Сайн байцгаана уу үзэгчдээ. За мянганы онцгой нэртэй нэвтрүүлгийг зарласан байгаа. За энэ нэвтрүүлгийн хүрээнд бол Чингис хааны онгоныг эрж хайсан судалгааны их сүдэзүүдийн зарим баримтаас үзүүлэх юм. За энэ удаа бид нэр одоогоос хэдэн жилийн өмнө Чингис хааны онгоныг оллоо гэж одоо дэлхийн нийтэд зарласан Хинтийн нурууны зөв өмнөд хэсэгт байгаа газрыг Чингис хааны онгон байна гэж тодорхойлсон Америкийн их сүдэз эрдэмтдийн толгойлсон Монголын эрдэмтдийн оролцсон энэний тухай одоо баримтат кино барууны орнуудад даргасан тэр баримт киног үзүүлнэ. За энэ хоёр зурлаар явах юм. За энэ кинонд бол өөрөөр хэлбэл Чингис хааны онгоныг сүүлийн 800 жилийн турш онцгой болгож энэний хойноос эрж хайж байгаа судлаачид янз бүрийн одоо сонирхолтой хүмүүсийн сүүлчийн одоо баримтат шинжилгээ судалгааны орлого юм аа гэж ингэж үзэж байна. За киноны явцад үзэж та бүхэн харахад бол нэлээд сонирхолтой шинэ мэдээллүүдийг олж авах байхаа. За түүнээс гадна мянганы онцгой энэ нэвтрүүлгийн хүрээнд бидний гаргах гэж байгаа нэг нэвтрүүлэг бол хамгийн сүүлд Монголын эрдэмтэд судлаачдын багаас бүрдсэн Чингис хааны онгоны талаар шин таамаг нотлохыг дэвшүүлэн одоо сонирхолтой одоо зүйлийг тавьж байгаа хамгийн сүүлийн судалгааны хэлний шин багийн тухай нэвтрүүлгийг бэлтгэх юм. За энэ бол үзэгчид та бүхэнд мөн одоо шин сонирхолтой бөгөөд онцгой одоо сэтгэл хөдлөм зүйлүүдийг мэдээлэх юм аа. За ингээд үзэгчид та бүхнийг Америкийн эрдэмтдийн толгойлсон их сүдэз Чингис хааны нууц гэж одоо баримтат кино хийж барууны одоо орнуудын зах зээл дээр гаргаж байгаа энэ киног та бүхэнд хоёр цувралаар хүргэж байна. Хүлээн авч үзэн үү. Тэрээр монголчуудыг удирдан дагуулж өмнө тарсан бүгдийг хуу хамж түүхэнд мөрөө үлдээсэн. Тэд хөлөг мөрөндөө дөрөөлж дэлхийн агуу их соёл иргэн шил рүү ухсан. Эхлээд хот сургуудыг устган улмаар амьд үдгсдийг хөнөөдөг байлаа. Түүхэнд түүнийг хамгийн хэрсгий хаан гэдэг. Чингис хаан уул болохдоо агуу их гүрэн мөн түүнчлэн асар их нуусыг үлдээжээ. Түүний хураан цуглуулсан их эрдэнэс яасан бэ? Дэлхийн өөр соёл иргэншилтэй олон улсын томоохон хотуудаас базаасан хэд хэдэн тоон алт эрдэнэс үнэт эдэл болон торог дурдан Монголд байгаа юу? Ялалт булганыхаа дараа авсан эд байдгийг хураахад дэлхийн хамгийн их эрдэнэс болж байсан нь гарцаагүй. Морь төлөглөж, ил дэргүүлээд тийм их эрдэнэсийн эзэн болсон нь гайхамшиг бөгөөд нууц. Тэрхүү нууц олон хүний зүрх сэтгэлийг татж байгаа болов уу? Одоо манай эрдийн хэсгийн асуултанд хариулахыг хичээнэ. Бид их удирдагчаасаа илүүтэйгээр хатан зэрэг дайчин байсан түүний шарлийн уул мөрийг хайх болно. Чингис хааныг ихэнхдээ хүний амийг хайр найргүй хороодог гэдэг боловч тэрээр дэлхийн түүхэнд агуу байдан дагуулагч байсан юм. Genghis Khan, the greatest conqueror in world history. Түүхийг судалсан нь Чингис хааны нууц. Монголын улам тал нутаг хэдэн зууны өмнө яг ийм л байсан. Их эзэн Чингис хаан газар дэлхийг эзэгнэхээр энэл хөндөй талаас хөдөлсөн юм. Энэ нам гүм тал нутаг нэгэн цагт агуу их гүрний төв мөн их нууцын уурхай байсан байна. Тэр үеэс хойш 800 гаруй жил өнгөрөөд байхад эрдэмтэд тэр их нууцын түлхүүрийг олоогүй хэвээр. Мэдээж хэрэг Чингис хааны шарил нууцлаг хэвээр байгаа нь нэгээр зогсохгүй олон эрэлчийн сонирхол хүслийг татж байгаа. Индиана Джонс ч гэсэн Чингис хааны эрэлд гарсан. Тэр нууцлаг газраас дэлхийн хамгийн их эрдэнэс олдоно. 1227 онд насан эслэхдээ Чингис хаан дэлхий дээрх хамгийн хүчрхэг хүн байсан. Тэрээр дэлхийн талыг 20 хүрэхгүй жилийн дотор дайтан эзэлсэн их байлдан дагуулагч юм. Ингээд тухайн цагта Эртний Ромын гүрнээс ч том эзэнт улсыг байгуулжээ. Том хотод түүний цэрэг дайшлын мордын төвөргөнд дөргиж байсан гэдэг. Ард түмэндээ бурхан
Харин атаатайсандаа чөтгөр шулан байлаа. Жохом хэн болохыг мэддэг хүн байгаагүй. Чингис хаан бол дэлхийн хамгийн гарамгай байлдан дагуулагч. Нэгэн цаг тэрээр хөрс широонд тайван орссон. Одоо түүний онгон хаан байгааг хинч мэдэхгүй. Египтийн пирамидыг босгосон нуус хэдэн мянган жилийн тайлагдаагүй онцгойг агуулдаг. Гэтэл бидний энэ тохиолдолд 800 жилийн өмнөх нуус гэхэд цаг хугацааны хувьд нэлээд дөхөн гэсэн үг. Тэгтэл бид нээж чадаагүй л байна. Археологч Чингис хааны онгоныг шантардгүй хайсаар түүний цэрэгт нэгдэн орж байсан олон улс түмнийг олж тогтоожээ. Оросууд, Германчууд болон Япончууд энд ирж эрэл хайгуул хийж байна. Гэхдээ сая доллар олон жилийн эрэл хайгуул маш нарийн электрон хэрэгслүүд бидэнд тус болсонгүй. Хүмүүс ихээхэн шагнал урамшил хүрдэн гэж бодож байж болох юм. Гэхдээ түүхийн эсвэл байгалийн хүч ч юм уу би сайн мэдэхгүй байгаач Чингис хааны болон түүний үр садын онгон олдно гэдгийг нэг л зүйл урьдчилан мэдэгдээд байх шиг байна. Байгаль дэлхийн ер бусын хүч байж болох юм аа. Гэхдээ нэг тодорхой баримт бол түүхээс үлдсэн нотлогоо тун ховор юм. Тухайн цагаас Монголын сорын ганц зохиол бидний үед золоор уламжлагдсан үлдсэн байна. Чингис хааны намтар түүх болон дайн байлдааны тухай өгүүлсэн Монголын нуус тавчаа юм. Тэгсэн хэдий ч тодорхой зүйлүүд улам өргөө алдагдсан нь харамсмаар билээ. Түүгээрч барахгүй түүний үхэл мөн онгон болон эрдэнсийн талаар ганц ч үг дурддаггүй байх юм. Гэхдээ тэр тухай домог яригдсаар иржээ. Чингис хааны онгоны тухай олон домгийн нэг нь түүний газар дор нутгалуулсан гэдэг. Тэгээд түүний онгоныг мэдэгдүүлэхгүй тулд адуун сүрэг оруулан дээгүүр нь ишгүүлжээ гэж ярьдаг. Бас нэгэн түүхээр бол түүний хөлөөдүүлсэн 50 цэргийг нууцлал хадгалах үүднээс бүгдийг хороосон байх жишээтэй. Тэрхүү 50 цэргийг дараагийн 50 цэрэг хөнөөж өнөөх 50 цэргийг дахиад гэх мэтээр үдэмж тон цэргүүдийг цааш нь харуулжээ гэсэн байдаг. 13 дугаар зууны монголчууд эзэн хаадынхаа онгоныг ийм аргаар нууцладаг байсан бөгөөд энэ уламжлалаа даган их хаан Чингисийн онгоныг хүний нүдэнд ил орхиогүй. Энэ бол их гүрний эд баялгаа далдах агуу төлөвлөгөөний томоохон хэсэг юм. Ийм уудам талд тэр их эрдэнсийг хаач нуусан байж болно. 2001 онд хэсэг археологчид Монголтой хил залгадаг Сибирийн Туваагийн нутгаас бараг 20 кг алт олсон. Тэр нь Чингисээс өмнөх 2000 жилийн тэртех скифүүдийг байж. Үүнийг Төв Азийн нүүдэлчлэн эзэмшлийн алт гэж үзэж байгаа боловч бас монголчуудынх гэдгийг ч үгүйсэх аргагүй. Чингис хаан шиг л зүрх зоригтой нэгэн үүнийг олж эзэмшсэн байх. Тэр үеийн дүр төрхийг бас өрсөлдөөний өөр нэгэн талбарт харж болно. Хөх Виджагтаа зохицуулагч Монгол эрдэмтдийг өөрийн өрсөлдөөний талбарт хөтөлж явна. Маури Кравис нь өмгөөлөгч. Бас Чикагогийн хөрөнгийн бирж дээр алт борлуулагч асан бас нэгэн Индиана Джонс гэлтэй. Гэсэн хэдий ч тэрээр Чингис хааны онгоныг олуулахаар эрдэмтэн мэрэгдийн багийг бүрдүүлжээ. Энэ бол 40 жилийн өмнө эхэлсэн үйл хэрэг. He has assembled a group of scientists and scholars to go in search of the secret tomb of Genghis Khan. It's an obsession that began more than 40 years ago. Бид Hero Lee-ийн бичсэн Чингис хаан бол агуу их байлдан дагуулагч гэдэг номыг уншсны дараа энэ үйл хэргийг эхлүүлсэн. Тэр номонд Чингис хааны амьдрал болон Монголын их гүрний тухай гайхамшигтай түүхийг бичсэн байсан. Үнэхээр нууцлаг хүний санаа бодлыг ховс орсон угсаатны их бүтээл байсан юм. Би урам зориг орон үргэлжлүүлэн уншингаа илүү их мэдгчийн эрмэлзэл төрсөн. Илүү их гэдэг нь ойролцоогоор 600 гаруй ном гэсэн үг л дээ. Шүүмжлэгчид тэрээр хэрхэн Монголын олон овг аймгийг нэгтгэснийг ихэд ярилцдаг. Цэргийн түүхийн номнууд Дундад Азад Монгол цэргийн байлдааны тактик хосгүй байсныг гэрчилж байдаг. Мөн тэд дайлаар мордсон газар болгондоо хичнээн их үхэл хагсал болон туур балгас үлдээсэн тухай өгүүлсэн байх юм. Энэ их олон номыг уншиж судалсны дараа Чингис хааны онгон хаана байна гэх сорын ганц асуулттай хэн хөнгүй тулгарна. Гэхдээ мөр хооронд бүхний тайлал байгааг хэн мэдлээ. 90-ад оны ихэр Кравис жижиг их болгоноос түлхүүр тайллуудыг суглуулан нэгтгэснээр онгоны байрлалыг тогтоож болох байх хэмээн сэрдэс хийжээ. He could zero in on the location of the tomb.
Бүх их сурвалж түүнийг өвөрмөц бурхан халдун гэдэг нэртэй ууланд эсвэл хажууд үгүй бол бэлдэн үгүй юм а гэхэд ойролцоо нутгалуулсан гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрдөг. Үнэн хэрэгтээ эрдэмтдийн шинжээчдийн 90% түүнийг нутгалуулсан газар яг энэ гэдэг. Хамгийн гол нь бурхан халдууны яг хаана нь гэдгийг хэнч мэдэхгүй. Бүгд мартсан, хэнч тэмдэг тавиагүй. Тэгэд Монголд дор хаяж бурхан халдун гэх 17 уул байж болох таамаглал байна. Тэр их хүнийг олохын тулд эхлээд чухам уулыг олох ёстой гэлцэн. Ганцхан шүн нойргүй хонлоо гэд хэн нэг нь газар нутгийг тогтоож чадахгүй. Би эртний түүхийн номыг сайн судалсан. Тэнд түүний хар залуугаас нахуулаад их жанжин болсон түүхэн замлын талаар их зүйлийг бичсэн байсан л да. Тэрээр хоёр голын эхэнд ирээд баруун мөрөн дээгүүрээ харахад бурхан халдун сүндэрдэж байсан гэж байгаа юм. Тиймээс би хэрвээ тэр хоёр голыг олоод баруун тийш харах юм бол бурхан халдуныг олоод тэр яг энд байсан юм байна гэж бодох байсан. Энэ судалгаач гэсэн дэлхийн тэр их эрдэнсийн нуусыг тайлж чадаагүй. Олсны тодорхой хэсгийг дэвшилтэд тогтолцоо үүсгэн цэргүүдээ хүчин зүтгэсний хөлс болгон олгодог байж. Тэдэнд олгож байсан тэр их алт мөнгө ч бас сураггүй. Түүнээс гадна мордийн нуруунд очисон тоолж оршгүй ол зомгийг түүнээс хойш дахиад харсан хүн лав байхгүй. Кравицын таамаглал үнэн байх. Чингис хаан тэр бүхний нуусыг өөртөө үлдээн дэлхийгээс хальсан байх л да. Тэр хэтэрхий их нутгийг эзэлсэн. Дэлхийн тэн хагасыг гэд боддоо. Тэрээр олон улсын томоохон хотуудыг эзлээд Монголдо эргэж ирснийг бид сайн мэднэ. Бид дайн тулааны олз болсон тэрих алт, мөнгө, эрдэнэс болон үнэлж баршгүй эртний эдлүүдийг Монголд аваачиж одоо хүртэл тэнд байгааг мэдэж байна. Өөрөө аваад оцсон дамжиггүй. Зарим эрдэмтэд Кравицын дэвшүүлсэн санал болон эрэл хайгуул хийх багийг бүрэн дэмжсэн. Тэдний дунд Чикагогийн их сургуулийн профессор Джон Вудс байна. Миний хувьд энэ бол өрсөн бухал дотроос зүй олох боломжтой тохиолдол байсан. Гэхдээ хамгийн гол нь боловсролын чиглэлд миний сонирхлыг татсан л да. Дэлхийн түүхэнд дэх Монголын их гүрний ач холбогдлыг хүмүүсийн сонор төрөх нь хамгийн чухал бөгөөд ариун үйл хэрэг. Энэ бол хүн болгон заях аз завшаан биш. Үүний үр дүнд хэн хүний мэдлэг тэтгэн зэрэгцээ бидний түүхэнд хамгийн их эрдэнэс олдох болно. Бослын бүтлгүүцэн үйл хэргийг үргэлжлүүлэх нуус төлхөөр олдож болох талтай. Маури Кравиц сэжүүр олсон хэмээн бодож байна. Кравиц Вудс хоёр хамтдаа хэдэн зууны тэртээд хүрэх аялалд гарлаа. Тал нутагт мэндэлсэн зориг дайснаас эхлээд төвөөгдсөн эртний ертөнцийн эрэлд гарчээ. Түүхийг судалсан нь Монгол бол дэлхийд хүн ам нь хамгийн тархай суурьсан орн. Аляскийн нутаг дэвсгэртээ энэ тэлсэх Монгол улс Орос хятадын дунд оршдог. Энэ улсын нийслэл нь Улаанбаатар хот. — 2001 оны 100 өмгөөлөгчээр ахлуулсан Америкийн эрдэмтдийн баг дэлхийн түүхэнд хамгийн гайхалтай тохиолдол болох Чингис хааны онгоныг олж тогтоохыг оролдохоор Монголд ирлээ. Америкчууд үүнийг дан ганцаараа хийхийг зориагүй. Тэд Монголын шинжлэх ухааны академитай хамтран Чингис хааны газар зүй түүхийн хайгуулын багийг бүрдүүлсэн.
caravan heads north. Ингээд хайгуулын багийн цуваа зүүн хойд зүгт Монголын газар нутгаар 200 гаруй км-ийн замын аялалд гарах нь энэ. They stopped to Тэд шатхуун болон хоол хүнсэхээр төр зогсохдоо бөөгийн ажлыг хүртлээ. blessing from a shaman. The expedition. Энэ багийнханд бүхий л талын тусламж хэрэгтэй. There are no Монголын хөдөө нутагт зам бол хамаргүй. the convoy. Зам хороох зур тэмээн болон адуун их сүрэг нилээдгүй тааралдан. Herds of horses, 1,000 strong. Өнөөдөр бид энэ замыг туулахдаа Монголын ард түмний аж амьдралыг ажиглаж явлаа. Тэртээ үеийн амьдралаас тийм их ялгархгүй гэхээр тухайн цагийн амьдралын хэв маягийг төвөггүй төсөөлж болох юм. Has changed since Genghis Khan himself rode these hills 8 centuries ago. He lived in a yurt. 8-р зуун амжилт байсан Чингис хааны түүхэн үеэс хойш өнөө хүртэл Монголын ард түмний амьдрал тийм их өөрчлөлт гараагүй. Enough to hit a man Тэр өнөөдөр хөдөө нутагт хүмүүсийн ажлуудыг авах болсон гэрт амьдарч байсан юм. and like Тэрээр бараг 300 метрийн зайд байгаа хүнийг харуул сурсан. he learned to ride. Мөн энэ хүүхдүүдийн нэгэн ажил жил бүрийн мордын 30 км-ийн зайд урддаг байжээ. Genghis Khan was born Хөл орхосоо өмнө морь унс сурсан гэдэг. Чингис хаан 1162 онд нүүдэлчид малчид болон анчлын омогт мэндэлсэн. Домогт өгүүлснээр тэр төрөхтөл дээдийн заяатай байжээ. Тэр баруун гартаа нүж атган мэндэлсэн. Энэ бол тэрээр хожим нь агуу их удирдах болохын тод томрун тэмдэг байсан гарцаагүй. the child was Түүний эцэг занал тайсныхаа амийг хороосны дараа хүүдээ Тэмүүжин нэрийг хайрлсан байна. Чингис хаан их гүрнийг байгуулсан. Монголын их гүрэн тэр цагт 5 аймаг овгоос бүрдэж байсан бөгөөд монголчуудын эзэгнэж байсан тэр нутагт одоогийн Монгол улс оршиж байгаа. Чингис хааны ноёрхлын үед хөрс зэрэгэлдээ оршино гэдэг туйлын бэрх байсан юм. Хүмүүс нэгний нэгэ хороож, ёстой нэг эмх замбраагүй байдал газар авсан байсан. Амьдрал их хүнд, ёстой алан хядлагын үе байж. so brutal that when Тэмүүжин 90 сая хүрээгүй байхад дайснууд эцгийнх нь амийг хороож, араа бодлоггүй түүний гэр бүлийг амьд үлдээжээ. matters worse, the clan left the family behind. 11 настай Тэмүүжин ээж 2 эрэгтэй дүү, холын хамаатны эрэгтэй дүү болон садан төрлийн дүү охин бас 3 морьтой нутгаа орхин явсан юм. Ингээд тэрээр олон жилийн турш шандан зовсон боловч тэсэж амьд үлдсэн юм. Тэд яриангүй үхлийн ирмэгт очсон. Тэдний төөрөлдөж явсан нутаг орноор малтай айд өрх маш ховор байсан учраас тэд цөөхөн хэдэн шувуу араатантай ойд очин сарсан багвахаа хүртэл агнан харьцангуй жижиг хэмжээтэй загас жарахайтай голоос загас барин амиа зогоож байсан ойлгомжтой. Түүгээр барахгүй тэр нутаг дэлхийн хамгийн эрсдэс уурыншлагтай газар байсаар ирсэн. It was also one of the coldest and harshest places on the face of the earth. But it is said that Дээлсийн гарагт Тэмүүжин араа ядан амь зогоож туулсан он жилүүдээ хизээч мартаагүй. not forget it. People believed that Хүмүүс түүнийг өвөг дээдсийнхэн эрхэм дээд удам мөксөг залгуулахын тулд хөх тэнгэрээс сахилгаан сахиулан мэндэлсэн гэдэгт итгэдэг. Яс махнасаа би Монголын их эзэн байх ёстой гэдгээ тэр мэдэрч байсан шиг байгаа юм. Олон жилийн турш өлсөж гадуурхагдан амьдралын төлөө тэмцсэн гэрвэл амьд үлдэхийн тулд шаардлагатай бүгдийг хийсэн. Заримдаа хатуу амьдрал хэрсгийлийг дагуулдаг. But that seemed a far-off fate. Isolated, struggling and starving Тэмүүжингийн эцэг өөр нэгэн эхнэрээс 2 хүүтэй байж, to survive. нэг хүн Тэмүүжингээс ах байсан. Brutal life. Ингээд гэр бүл нийлэхэд Тэмүүжин ахыгаа өрхий тэргүүн болохыг зөвшөөрөөгүй. Temujin's father had had another Тиймээс wife who дүү had хасартайгаа нийлээд ахыгаа хороосон юм. was just older than Temujin. Тэмүүжин араас нь хасар урдаас гарч ирээд ахыгаа харуулж хөнөөсөн байна. Temujin would not allow for his older brother to rule the family. And so he and his younger brother Hasar went out and killed Baxter. Temujin came from behind,
Hussar came from the front, and they notched arrows into their bows, and they shot their half-brother and left him there to die. From an early age, Temujin Темүжин илэр наснаас эхлэн хүний цусыг хараад сочирдохоо байсан юм а. Хүүхэд наснд түүнийг хатуу ширүүн болгож өсгсөн. Шандан зовсон түүнийг хатуужил зоргийг олгожээ. Би Темүжин дайснаа хөнөөгд барахгүй. Садан төрлийнхэн цусыг шарахад сийхгүй байсан гэж бодож байна. Бага наснда хүнийг хайрлахгүй хорооно гэдэг нь гэр бүлийнхээ нэг ялангуяа ээжийнхээ төлөө хэнийг цааш нь харуулах хүсэл ташаал автсан байсан. Энэхүү төмөр мэт хатуу хүсэл эрмэлзэл нь хэдэн жилийн дараа дахиад ориглоно. Темүжин залуу байхад мэрэгдүүд түүний эхнэр Бөртэйг булан авна. Өөр овог аймгийн эмэгтэйг булан авах нь жирийн үзэгдэл байж. Темүжний эцэг ээжийн хүртэл булааж байсан байх юм. Темүжин үүнийг үл төвчин Бөртэйг эргүүлэн авахын тулд хамаг байдгаа зориулахаар сэтгэл шулуулжээ. Temujin showed bravery beyond his years and swore to get her back. He took off his hat. Тэр малгайгаа авч бүсээ тайлаад He prayed to the ууланд залбирч тэнгэрт мөргөөд хорвоо таньсах анд нөхөргүүгээ мэдсэн ч гэсэн дагалдах цөөхөн хэдэн хүнтэй байсан ч гэлээ нийлэх хамсаатан үгүй боловч өөрт нь тус болох хэн нэгнийг олж нэгдээд эхнэрээ босааж авахар амдгаа өргөсөн байна. Тиймхүү Темүжин тус болох хүн болгоны сонорт хүргэсэн байх юм. Ингээд тэд нэгдэн айран болоод мэрэгдийн эрэлд сэлэг мөрнийг зоржээ. And under the shroud of night raided their camp. The attack is a turning point for Temujin. He has now transitioned. Ингэж нэгдсэн айран мордо хөлглөн Зерзевсгээ базаагаад мэрэгдүүд рүү шөн дундад дайрсан байна. Тэрхүү дайралт гэнтийн цохил болсон юм. Ингэж тэрээр гадуурхагдсан нэгэн байхаа болж овг аймаг хоорондын дайн байлдаанд өөрийн эрхгүй татагдан оролцох болжээ. Нэгэн цагт санаа нэгтнээ олж нэгэн үед дайсантайгаа хамсаж байсан тэрээр хорон санаа өвөрсөн нөхдөдтэйгөө өөрт нь нохой мэт зүтгий хэмээсэн дайснуудтайгаа он удаан жилийн их тэмцлийг нэгэнт эхлүүлсэн билээ. Ийхүү тэрээр хүн мөнгө наслахгүй гэдгийг ухаарах хүртлээр хэдэн 10 жил хүнд тэмцлээ үргэлжлүүлсэн юм. Түүхийг сулсан. Монголын зүүн хойд хэсэгт эрд хайгуулын баг Чингисийн илэр насаа өнгөрүүлсэн нутгийг судалж байна. Хайгуулын эхлэх сайхан газар. Энэ нутгаас л онгоныг олно гэж Гравис бодож байна. Манай баг дэлхийг байлдан дагуулсан их эзний онгоныг олохын тулд энэ бүхний их буюу түүний унаж өссөн унган нутгийг зорилоо. Хэнти аймаг Оросын өмнөд нутаг болох Сибирьтэй хэлэлдэг. Тэр энэ нутагт мэндэлж, эндэл Чингис хаанд өргөмжлөгдөж, анхны байлдаан тулаанаа хийснээр бүх Монголын ард түмний их удирдагч болон төлөвшсөн байгаа юм. Мөн түүнчлэн би энэ нутгийг түүний амар амгалан нойрсоход Тэнгэр бурхнаас заяасан газар гэдэгт бүрэн итгэлтэй байгаа. That this is the place that he would have designated as his resting place also. Near the Henty Mountains, Хэнтийн нуруугаар онон мөрөн урсдаг. there's a sliver of land. Чухамхүү энэ л газар Монголын их бүрэн бий болох үндэс суур тавигдсан билээ. Where a young man Эндээс Темүжин хэмээх залуу хүн хөвгүүн ховь төргөө даган хожмоо дэлхийн хамгийн хүчрхэг байлдан дагуулагч Чингис хаан болсон юм. Чингис хаан түрэмгийлэлтэй эмэгтэйчүүдийг булаан авдаг, овг аймгийн хагарал тэмцэл, эд зүйл болон мал сүргийг хулгайлдаг, дээрэм тонол газар авсан тийм амьдралын дунд төрж өссөн. Тэр ухаан зоргоороо хэдэн 10 жилийн дараа оргилд хүрсэн үнэ. Хожим нь тэрээр энэ бүхэн учир утгагүйг ухаарчээ. Түүний үр хөвгтүүч бас ингэж хүн хэцүүгээр тэмцэлдэн зовх болно гэдгийг тэрээр 30 нилээд хэвэж 40 нас өгөхдөө бүрэн гүйс ойлгосон болохоор эцэстээ амар амгалан тогтоохоор шийдсэн л дээ. Тэрхүү тайван инхийг тогтоох сарын ганц зам бол дайн тулаанаас өөр зүйл байсангүй.
Тэр аргагүй эрхэнд харигслал, хэрсгийлэл болон хүчирхийлэл давтсан л да. Учир нь анд нөхрийн барилга тогтоосон овг аймаг юу ч болсон хязээч биднэрүү довтохгүй гэж боддог байсан юм. 1202 он Тэмүжин Цэргэ толгойлон эртний заналт байсан татарчуудыг дайлаар морджээ. Энэ бол Тэмүжний хувьд ус онзон авсан явдал байсан. Яагаад гэвэл татарчууд түүний эцгийн амийг авсан юм. Тэмүжин тэнднээс энийг ч өршөөгөөгүй. Тэд энэ олон аймагыг дайлаар мордохын хажуугаар үхэр тэрэгний дугуйнаас илүү гарах өндөртэй бүх хүний толгойг цавьсан гэдэг. Үхэр тэрэгний дугуй нолоогийнхоор 1 метрээс метр 20 см юм байна. Та үүнээс өндөр байвал тун удахгүй тэдний эсрэг тэмцэн гэж үздэг байлаа. Мэдээж хэрэг хүүхдүүдэд тийм хэрцгий ханддаггүй байсан тодорхой. Тэр энэ овг аймгийг газрын хөрснөөс улмөргүй арчхийг зорилгоо болгоогүй. Хамгийн гол нь түүнд эсэргүүцэл үзүүлж болох магадлалтай хэн болгоныг хороосон нь түүний дахин давтагдшгүй стратегийн зүүн бэлэг байсан баг. Тэр эгэл ардыг үнэнч байлгахын тулд тэдэнд шудраг ёсыг нотлон харуулах шаардлагатайг ухаарсан удирдагч байлаа. Түүнтэй хамтдаа амьдарч өссөн хүмүүстэй ч үүнийг ойлгуулсан бөгөөд аливаа хүний итгэлийг хүчээр олно гэж үгүй. Тэгэх юм бол тэд чамд хязээж үнэн зүтгэхгүй гэдгийг ч өөрөө ясмахандаа шингэтэл ойлгосон байлаа. Ингэж тэрээр насан туршийнхан өрсөлдөгч болох тухайн овг аймгийн толгойлогчдыг устгаж цэрэг дайшлын эгнэндээ эсвэж эхэлсэн байна. Тэмүжин дайн байлдааны шилмэг тактикийг боловсруулан айрам цэргээ нарийн зохион байгуулалттай 10-т 100-т болон Түмтэд Хуваан сол хэрэгмийн тогтолцоог хүртэл үүсгэжээ. Чингис хаан өвөрмөс өгөөд эгэл бус арга замаар хүчрхэг удирдагч болсон. Дагаар улсан Омог аймгийн ахлагч нар өөрийн овгийг цаашид шууд удирдан явж явах учиртай байлаа. Харин Чингис хаан айлын зар самжлага хар сард гаралтай байсан ч хамаагүй. Дайсны овг аймгийн харьяат байсныг ч үлдэн өөрөө тэр хүний сайн мэддэг байсан бол албатаа болгон шинээр цол хэрэгм олгодог байжээ. Чингис хаан хүний онцгой авиа чадварыг олж анзаарч удирдагчид дэвшүүлдэг байсан. Тэмүжин айжмдаа Монгол болон бус овг аймгийн нэгтгэсэн. Заримдаа тэд сайн дураар нэгдэж, ихэнх тохиолдолд тэдний хүчээр нэгтгэдэг байжээ. Эцсийн бүлэг Тэмүжин хэний чигээгүй үйл хэргийг бүтээж чадсан билээ. Тэрээр бүс нутгийн хаан бүх овг аймгийг нэгтгэсэн гавьяатай. Ингээд тэр чи ямар ч омгих байсан хамаагүй одоо чи Монгол хүн боллоо гэж хэлсэн. Бид нэг бүл болохоор нэг л ёс журмыг дагна гэсэн л дээ. Ихэнх овг аймаг түүний байлдан дагуулах их үйлэрт хожим нэгдсэн. Ингэж ЭВ-ийг дээдлэн овг аймгийн нэг гараар зангидаагүй бол Тэмүжин тэр болгон нэгтгэж чадахгүй байсан. Тэр маш олон хүнийг нэгэн зорилгын төлөө гарын 5 хуруумд зангидаж чадсны гайхаад барамгүй. 1206 онд монголчууд Хэнчийн нурууны бэлээр урсах онон мөрний хөвөөнд Тэмүжин эсгий туурхтны буюу хамаг Монголын их хаан дөргөмжлөн Тэнгис далай мэт хязгааргүй их эрх мэдлийг бэлэгдэн Чингис хаан хэмээсэн билээ. Их хаан энэ нутагт мэндэлсэн бөгөөд энд л энх хамгаалан нойрс хувь заяатай байсан байх. Түүний онгоны хайх эрлийн ажил эндээс эхэлнэ. Одоо цаг хугацаатай уралдах мөч ирлээ. Монголын Эрсдэс уур амьсгалд бидэнд хэдхэн сарын СМХ гаргана. Түүний дараа тэсгийн аргагүй хасах 50 хэн хүртэл үйлдэрдэг өвлийн улирал ирнэ. Айгуулын багт хаанасаа санаа бодол байлгүй яах вэ? Багийн гишүүд 2000 онд Энтгийн нутагт нэлээд судалгаа явуулсны үр дүнд өнөөдөр 3 газрыг товлоод байгаа. The team has some idea of what they're up against. Its members made a research trip here in the summer of 2000. Afterwards, they narrowed their focus to 3 different sites. Бидний энэ удаагийн эрд хайгуулын гол зорилго бол яадагч байсан товлсон 3 газрынхаа хоёрт нь нарийн хайгуул хийх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулахад орж байлаа. Учир нь 3 дахь жилдээ сарын ганц газар эрд хайгуулын бүх хүчээ дайсахыг зорьсон юм. Эхний газар бол тодорхой сонголт байсан. Эрдэмтэд бол нутгийн бүгд л Чингис хааны онгон бурхан халдан ууланд байгаа гэж итгэдэг. Тэр бага байхдаа энэ л ууланд нуугдаж эрийн сэнд хүрээд бүртэйгэн эргүүлж авна гэж энд л олонтой андгаа тангараг өргөж байсан. Чингис хаан амьд сэрүүн байхад энэ газрыг тэмдэглээгүй. Ихэнх монголчууд энэ уулын оройг Хэнчийн нурууны хамгийн өндөр оргил гэж тооцдог. Тэд эл уулын оройд босгосон овоондоо өргөл барьсаа өргөн мөрөгдөг байна. Эрлийн багийн хувьд энэ уул амаргүй даваа байлаа.
тэднийг уулын бэлд орчин ирэхэд үлэмжих ялаа хэдгийг хөх төрөө ухтлаа. As the team draws Би near, үнэхээр гайхаад a бараагүй. vicious swarm of Хэдгэж horseflies гайгүй сайн хаздсан билээ. It was absolutely Энд тэндгүү хазаад үнэхээр амарсаа үзүүлэхгүй шүү. Fly season. Тийм их хөх төрөө байдаг гэж төсөөлөжгүй явсан да. these things Газар дээр ночсныхаа дараа л мэдэрсэн. through an ordinary Тэгээд бурхан халдун уул руу дөхөх тусам хөх төрөө бүр ихсэж байтал уламд орсон да. it was a plague of biblical proportions and that's all I Хэрвээ Чингис хаан энэ ууланд нуугдж байсан бол одоо ч гэсэн эндхийн уул ус ан амьтын түүнийг хамгаалдаг байж болох юм шүү. toward Burhan Khaldun. Одоо хүртэл миний гайхширлыг төрүүлдэг зүйл юу вэ гэвэл тэр нутаг оронд бидэнд янз бүрийн саад тодгор тулгарч байсан. Байгаль дэлхийд цаанаасаа Чингис хааны онгоныг хэн хүнээс хамгаалж байсан баг. Тийм л учраас түүний онгонд хүмүүсийг ойртуулдаггүй байж болох юм. I think that one of the Ялаа хэлгэн яг л Монголын цэрэг арим дайрч уймэт нөмөрсөн дөө. why people have Ингээд эрлийн магийг өөрийн ирэхгүй өөр газар руу хөтлөж билээ. Ийхүү хайгуулын баг аяллахын туршид анхудаа байгалийн ер бусын хүчинд автсан энэ. have and that did occur to me. In fact, this is what could be keeping people from finding the tomb of Genghis Khan. The flies are as formidable as the Mongol army itself. They drive the team into submission, prematurely forcing them to another site. It's the first time that seemingly supernatural forces thwart the expedition. But it's far from the last. Түүхийг судалсан нь Outer Mongolia is taking Газар its зүй toll түүхийн эрлийн маг on Монголд байна. geohistorical expedition. Магийн гишүүд нүүдэлчдийн амьдралын хатуу хөтөв өөрсдийн биеэр амсаж байгаа нь энэ. The harsh reality of nomadic life. Бүрэн тавилгатай гэрт амарч унтж явжээ. The yurts they're sleeping Тэд in хөдөөхээр are байн filled with гэрээ messages барьж from the буулгаж явна. elements. They're constantly breaking Хоол and хүнсэндээ setting up малын мах сувдай гэд сидэж айрыг ууж ямааны болон таргуны боодог хоньны хорхог хийж байлаа. and mutton. All parts of the mutton. Mongols like Монголчууд энд их дуртай. what's inside. Энэ толгой юм уу? Энэ зөвхөн толгой бас шиирнэ. And the leg. Mongolians eat Монголчууд almost entirely малын гаралтай бараг бүх хүнсийг иддэг. milk and meat. Мах, сүү, бясалгад гэж. Most of us have been Бидний дийлэнх нь хөдөө аж ахуй зонхилсон нийгэмд өсч өндөсөн л дөө. here you have a Энэ society нутагт газар тариалан эргэлдэггүй гинэ. culture, Энэ бол тийм ч амар амьдрал биш ээ. very very tough way of life. But it's the hard nomadic Энэ life тал of хүндэд the нүүдэлчд sons of амаргүйхэн the аж төрдөг. Again, Үүнд Genghis Чингис Khan, хааны харьцангуй соёл иргэншилтэй ертөнцийг байлдан дагуулсан нууцын нэг хэсэг оршдог байна. There are all kinds of things. Эрт дээр үеийн монголчуудын амьдралын хэв маяг өнөө хүртэл бараг тэр чигээрээ уламжлагдсан ирсэн. That points us Энэ хүү өвөрмөц аж төрх ёс нь тэднийг дэлхийн тавсанд агуу их дайчд болгосон баха. particularly when Ялангуяа тэдний айрам бүрэн зэвсэгсэн их зэрэгтэй төвөггүйхэн дайцдаг байсан юм. armies. Think about nomadic life. Нүүдэлчдийн амьдралын тухай бодоод үзье. Энэ юу вэ? Уйлдан зогссон үйл хөдөлгөөн гэр ахуйгаа дорн буулгаж зэхэд хэдхэн цагийн дотор огт өөр газар нүүдлэн буухын зэрэгцээ тэр даруйда дайн тулаанд шууд орох боломжтой байсан. That gives any kind of Ийм хурдан хугацаанд өөр газарт ачаа бараг тээвэрлэн зөөвөрлөх давуу талыг боддоо. Учир нь альва айрны хувьд хамгийн чухал зүйл бол хурдан байрлаа өөрчилж зэр зэвсэг болон хоол хүнсээ нөөсгөд оршдог юм. The real key to Амжилтын гол зүйл бол мордын тоо толгой байсан. everybody marvels. Одоо үүнийг бараг хүн бүр мэддэг болсон. Монголын цэрэг болгон наад зах нь 2 хөтөлгөө морьтой дайнд ордог байж. Зарим цэрэг 4-5 хөтөлгөө морьтой тулаанд ордог учир нь хэрвээ нэг морин цуцвал нөгөө мориндоо мордоод дайн тулааны үед саадгүй урагшилдаг эсвэл дайснаа хурдтай нэхэн хөөдөг байжээ. it wasn't just their Бүх юм мордын тоо толгой дээр тулгуурдаггүй. it was the Тэдний ядуу богино хүзүүтэй, богино хөлтэй, хамгийн гол нь хүчтэйд бүх нууц агуулдаг юм байна. Үүний ачаар монголчууд дэлхийн талыг байлдан дагуулсан байх юм. Өнөөдөр ч гэсэн тэр цагийн адуу Монголын нутагт үлдсээр байна. Адуун сүрэг нь Монголын цэргийн ялалтанд хүргэх гол хүчин зүйл гэж Чингис хаан үнэ ухаарч байсан бөгөөд цэрэг дайчидаа морио дээдлэхийг биечлэн захидаг байсан байжээ. he insisted his soldiers recognize it too, or else.
Монгол зэрэг дайн тулаанд завсарлахад амжиж морныхоо нурууг амраан уусаж өв сазуулдаг байжээ. Үүнийхээ дараагаар л өөрсдийнхөө хоол ундыг зогсуулдаг байж морио толгойд нь зогсон хэнийг боловч шууд цаазаараа байждаг байсан юм. Тиймээс морио толгойд нь ташуурдахыг их цээрэлдэг байжээ. Мэдээж унаа моргүй хүн дайн тулааны үед хэнд ч хэрэггүй амтан болж хосох нь ойлгомжтой. Өнөөдөр хүүхэд монголчууд дэлхийд хамгийн сайн эмнэг сургагчид юм. Тэд нар харвагаасаа морь унаж эхэлдэг. Энэ сумын наадмын 28 км-ийн хол зайд их насны моргийн уралдаанд 9 настай Баяр Билэг гэдэг хүү төрүүлжээ. Тэртээ 800 жилийн өмнө Чингис хааны армийн ард талд эмнэг сургагч хамт явдаг байсан. Монгол цэргийн хамгийн гол ур чадвар бол морио гаргууд сайн эзэмшдэг байсан л оршин. Тэд моргийнхоо нуруун дээр идэж ууж, унтаж, ер нь эд байдааны үед юу шаардлагад нь тэр бүхнийг л хийж чаддаг байсан. Тэд үнэхээр эцсээ хүртэл хурхыг мэдхгүй тэмцдэг бааtruуд байжээ. Газар нутгийг хэний санаанд буухааргүй богино хугацаанд их хурдан туулдаг байсан. Морь хөлгөсөн бааtruудын бас нэг давуу тал нь мөргөлдөөний үеэр ном сумыг хослуулан байдагт байсан л да. Яагаад гэвэл довтлогооны болон ухрах явцад ямар зовлонгүй дайснаа харвдаг байсан юм. Ийм баатар бол дайсны хувьд туйлын аюултай. Ингэж ном сумаар харван сум мөндөр болгосны дараа ухрах нь тэдэнд хялбар байсан гэлээ. Монголчууд модны өвдөс яргай болон буган эврээр хийсэн хоёр төрлийн номсом хэргэлдэг байсан бөгөөд тэр Английн урт номнаас хол 100 гаруй метр тусдаг байжээ. Энэ хүчрхэг зэр зэвсгийг эзэмшихэд ихээхэн ур чадвар шаардлагадаг байлаа. Монголчууд үнэхээр цэцмэргэн харваачд байсан. Амд гарахтаа амьтдыг газар дээр намандаг байж. Гэхдээ ангөрөө нь бэлтгэл сургуулиуд хийх сорын ганц сургууль байгаагүй. Мөн түнчлэн нэгэн зэрэг харвах зэрэг нь их хариуцлага хүлээдэг учиртай ажээ. Хамгийн гол ам бол бүлгээр буюу бөөнөр амтныг өрөөлөх явдал юм. Тэд зарим үед 20-оос 30, заримдаа 100-аад км-ийн өргөнтэй тойргийг үүсгэдэг байжээ. Тэгэд хүм болгон хариуцлага ухаан тухайн тойргоос ганц амтныг алдан гарах ёсгүй байж. Ингээд аажмаар тойргоо багасган ан амтдыг шахаанд оруулдаг байна. Тухайн үед ангийн уул сумаг элбэг байж, гэхдээ хоол хүнс хомс цагтаа цэргүүд хамаг байдгаа шавхдаг байсан гэн. Тэд арга орхол мордийнхоо амьд хүрдэг байлаа. Цэргүүд бүрээнийхээ судсыг зүсээд цусыг нь уудаг байжээ. Нүүдэлчдийн амьдрал монголчуудыг их дайчд болгосон боловч заавал эзэрхийг төрөмгийлэгчд болоход хүргээгүй. Тэднийг зохион байгуулах удирдагч зайлшгүй хэрэгтэй байсан юм. Өөр олон нүүдэлчд байсан. Гэхдээ хинэн ч монголчууд шиг их хүрнийг байгуулж чадаагүй. Монголчуудын стратегийн гайхамшигын тодорхой хэсэг нүүдэлчдийн уудан талнуудаа дасан зогсож чаддаг төрөлхийн чадхаас улбаатай. Гэхдээ Чингис хаан тэдэнд олон зүйлийг олгосон. Чингис хаан 1200 онд амьдарч байсан эгэл хүн бөгөөд хожимод цэрэг дайны стратегч болсон юм. Цаг үеэс хэдэн зууны урд алхаж явсан байна. Дундад зууны үед 20 дугаар зууны цэрэг армийн хэв шинжийг агуулсан айран байсан учраас үнэхээр аимшигтай бөгөөд хүчрхэг байсантай маргахгүй болдохгүй. Төвний айрам хамгийн жижиг нь 10-100 мянгад хамгийн том нь төмтийн бүстэй байжээ. Ийм бүстэйгээр харилцан зохицдог байсан бөгөөд Чингис хаан аяндаа энэхүү тогтолцоог хамгийн их үр өгөөжтэй ашигладаг байлаа. Өнөөдөр Америк нэгдсэн улсын зэвсэг хүчин ирээдүйн армийн тухай их ярьж байна. Энэ нь 5-15 жилийн саатхыг урдаас харж байна гэсэн үг. Ирээдүйн армид байх ёстой хамгийн гол болох хөдөлгөөн шинжийг Чингисийн их зэрэг агуулж байсан байх юм. Ингэж байрлалаа маш хурдан сэлбэн сольдог байсан учраас дайс нь хаана өөрсдийнх нь хаана эсрэгдлийнх нь байгааг мэдэхгүй бодолж орхидог байжээ. Тал нутгийн эзэд болсон дайчин бүх давуу талаа ашиглан дайснаа жижиг хэсгээр нь дардаг байсан байна. Чингис хааны дайралтад одлогооны уран хааныг түүнээс хойш олон байлдан дагуулагчид ашигласан боловч учир утгыг өнөө хүртэл судалсаар байна.
Хойд Африкт байсан Германы цэргийн удирдагч Эрвин Арамайл Чингис хааны баялдааны тактик болон ур ухаанаас нэлээдгүй суралцсан нэгэн байсан. Жон Пэттон хүртэл Монголын морин цэргийн довтлогон дээр тулгуурласан танкийн тулааныг их явуулсан байх юм. Ингээд өнөөдөр дэлхийн цэргийн гол хаагтайм их сургуулиудад Монголын стратеги, Монголын баялдааны тактикийг засваргасаар байгаа. Санто, Сансер, West Point гэх зэрэг. Монголчуудын баялдааны тактикийн хамгийн гол зарчмууд нь дайсан найруулах, богино хугацаанд төөрөгдүүлэх, эргэлзүүлэх болон бодлуулах зорилготой байж, мөн тал талаас нь гинт үслэн дарж авдаг тактиктай байсан юм. Монголчууд томоохон хот суурин руу амжилтгүй довтлосныхоо дараа зүгтдэг байж, тэд монголчуудыг шамтралгүй эргэж ирнэ гэдгийг сайн мэддэг байсан учраас ухарсан дайснаас сайтар элдэн 2, 3, заримдаа бүр 6 хоногоор хүртэл нэгтдэг байлаа. Ингэж дайснаа ядрааж мордыг нь цуцаасны дараа даруй иргэн дайрдаг байсан. Энэхүү олон удаа ухарсны үрдэнд нэлээд олон дайснаа өвдөг сурулсан байна. Ийм баялдааны арга техник гарцаагүй ялалтанд хүргэдэг байжээ. Чингис хааныг амтсэрүүн байхад Монголын их цэрэг харийн улс Өмнөд Азийн орнуудад айлаар мордохдоо ганц тулаанд ялагдаж байгаагүй түүхтэй. Үүний хэрэгтээ монголчуудад айн баялдаан болгонд цэргийн тоогоор дайснасаа арай ядал илүү гардаг байсан. Яахаар ялдаг байсан бол дэлхий дээр ямар янзын баялдан дагуулагч ихээр тийм их амжилтыг үзүүлдэг байна. Цэзэр бас агуух Александрч ганц ч ялагдаагүй хүү. Үгүй тийм биш шүү дээ. Тэд ялагдаж байсан олон ч удаа. Харин энэ хүн ялагдаж үзээгүй маа. Энэхүү олон ялалтаа араасаа дагуулсан их аян дан эртний дайсан хятадаас эхэллээ. Үүний гашуун амтыг хамгийн түрүүнд хятад амссан. Тэд бол дэлхийд урд өмнө байсан хамгийн харгас бөгөөд дэг журамгүй армуудын нэг байлаа. Түүхийг судалсан нь. Өнөөдөр цагаан хэрэм бол хятадын бэлэг дэмдэг болсон. Гэхдээ 800 жилийн өмнө цэргийн бэхлэлтийн байгууламж байсан юм. Энэ хэрмийг хятад улсыг түүнээс хойд нутагт суурьшсан нүүдэлчин зандалчдын довтлогоноос хамгаалах зориултаар босгосон байна. Түүх хизээш өөрчлөгддөг. Хүмүүс тэдний нэр өөрчлөгддөг боловч түүх нэгэн хэвээр үлддэг. Тариачид газраан хагалж, үрэн суулгадаг, овг аймаг нэг булаан эзэлж, омгоо зэхэрдэг, язгууртан болдог. Тэд залхуу ойр тарган, дарангуулагч болж соёл иргэншлийг түгээдэг. Бид байнга л хойд зүгийн иргэншлийн тухай яриад байна. Гэтэл овг аймгийн ард түмний цэргийн тэрэг хүчний зэрэгцээ хятадын их соёлыг бас мартаж болохгүй. 13 дугаар зуунд хятадын хойд зүгийн ихэнх хэсэг Цэн гүрний ноёрхолдор байжээ. Цэн гүрний торг үнэхээр гайхамшигтай эрдэнэс байсан гэлтэй. Хятадын торг дурдан дэлхийд маш их үнд хүрдэг байсан. Тэд торг дурдан үнэхээр олон жил хийж ирсэн нь гайхалтай. Тэдний гар урлал гарцаагүй цагийн уртыг туулан уламжлагдсан. Тэдний хувцас нэхэж төмрийг давтан уралдаг байсан юм. Таны төсөөлшгүй өвөр мөц цорын ганц эд зүйлийг урлаж чаддаг байжээ. Хятадын хойд хэсгийн одууд амар амгалан байсан юм шиг санагдах боловч үнэн хэрэгтээ айдас хүчээр дүүрэн байдаг байлаа. Монголын их говийг гатлаад Чингис хаан болон түүний шинэхэн нэгдсэн их зэрэг хятадын ил баялагийг хуваалцахаар хөдөллөө. Тэрээр бүх овг аймгийг нэгтгэх хичнээн хэцүү болохыг амссан болохоор хамаг хүчин чадлаа энэ үйлсэд зориулжээ. Үүнийгээ бэхжүүлэхийн тулд тэд дайсныхаа нутаг газрыг эзлэхээр нэн даруй цэрэг хөдөлгөлөө. Нэлээдгүй зовж байж нэгдсэн хүмүүсийг дахин шин итгэл дагуулах хэрэгтэй. Тэд аян дайнаас замын дундаа шантарч зурсуул яах вэ? Тэдний нэгдсэн даруйд нь түргэн дайдуулахаас өөр арга байгаагүй. Чингис хаан Цэн гүрэндүү дайлаар мордлоо. Гэхдээ Цэн гүрнийг зорихын тулд хятад цэргийн хүчийг сорихоор зэргэлдэх Сясиа улс руу довтлжээ. Хорвоод бэндэснээс хойш нүүдлэж явсан Чингис хаан ихээхэн олзны албатай улснаас гадна хамгийн чухал нь соёл иргэншил ертөнцийн хэрхэн дайтах дадлаг туршлагыг олж авсан. 1211 онд монголчууд Цэн гүрнийг дайлаар мордоход бэлэн боллоо. Чингис хаан хятадын эд баялагч шунахын зэрэгцээ өсөнзөн өвөрлөж байлаа.
Цэн гүрэн болон нүүдэлч овг аймагуд өөр хоорондоо эртний хагаралтай байж ирсэн. Үүний улмаас тэд Чингис хааны нэлээд хэдэн өвөг дээдсийнхэн амийг юут гэж байжээ. Монголын зэрэг говийг тэсэн дуулж хамгаалахын тулд сүү, айраг, мордийнхон цусыг ууж байлаа. Сэрэг болгон дайнд хэрэгтэй гэсэн бүхнээ базаасан байлаа. Монгол зэргийн уйгийн жижиг төмөр ялцуудыг зүүж хийсэн хөнгөн бөгөөд хүний хөдөлгөөнийг хязгаарладаг байжээ. Энэ нь дундад зууны зарим армийн уйгаас загвар хийц буудаач энэ нь ялалтанд огт нөлөөлж байсангүй. Нүүдэлчдийн хийсэн цорын ганц таагүй зүйл гэвэл тэд дайн тулааныг алан гялгийн арга хэрэгсэл мэт бүгдийг хайр найраг өхүүс тэмтэрдэг байсан юм. Текснийхэн дараа инхийн хилцээр санал болгодог байсан. Эхлээд хилгазгарыг нэзлээд тэгээд хүн ардыг нь хороогоод дараа нь гол зөрөнгийн шатаашаад сүүлд нь хятадтай эвлэрий танах манахта удалдаа 8 хий гэж санал тавьдаг байсан л да. Чингис хаан нүүдэлчдийн уламжлалын дагуу эд хөрөнгө барьж дагсан хүмүүсийн амийг өршөөдөг байж харин нүгсэрсэн болгон түүний өмнө буруутан болж толгооноос салдаг учраас ихэнх дайнд ялдаг байжээ. Чингис хааны удирдах байсан айрам дайсныхаа гол үчиг болж тогтоогоод дараа нь хайр найраг устгдаг байсан. Үүнээс үсгэд ёстой л нэг хүүс тэмтэрдэг байсан байх нь. Байлдааны талбарт цэн гүрний айрам монголчуудын хувьд жижиг эсэргүүцэл төдий байлаа. Гэхдээ монголчууд бас дайн тулааны шинэ хэлбэр маяг дасан зохицож эхэлжээ. Өмнө зүгийн соёл иргэншил нүүдэлчин төмнийхөөс тэсвэр байсан юм. Тэд хотоо тойруулаад цайз хэрэм барьж босгодог байл. Монголчууд үүний хариуд төгөөмөл арга хэрэгэлдэг байлаа. Дайсны хүнд байдалд оруулах эртнээс уламжилж ирсэн нэг арга бол шөндлөөр сэмхэн гэд очоод мал сүргийг нь тугаад явсны дараа дайсны тал эмгсэн бараагаа алддаг байлаа. Ингээд монголчууд нэлээд эргэнсэн нийгэм болох хятад ирэхэд үлэмж их мал сүрэг бэлчгээс гадна тоо томшгүй их хүн амтаа таарчээ. Монголчууд тариачид ядуустай малм тарьцдаг байж том хотыг эзлэхдээ тэднийг эсрэгийнхээ урд талдаа тууж оруулаад тэднийг хамгаалах ёстой айрмынхын хүчийг барсны дараагаар өөрсдөө орж төрөмгийлдэг ажээ. Заримдаа тэдний цэвэр бамбаа болгон эсвэл хэрмийг хамгаалж өгсөн том нүхийг гатлахын тулд тариачид болон ядуушуудыг тийш нь хүчээр унган оруулж нүхийг дүүргэн өөрсдөө амьд хүнээр зам тавьдаг байсан гэдэг юм. Монголчууд дээрэм тонуул хийж хорон хядаж тосгодыг шатааж өмч эд хөрөнгийг нь сүйтгэн аимшигт улмөр үлдээдэг байлаа. Монголчуудын аян дан хойд хятадын хотуудын дүүхэн гашуун улмөр үлдээсэн. Учир нь тэд хотын ойролцох тариалангийн бүх газар нутгийг шатаадаг байсан болохоор олон хотоос маш их хүн оргон зайлахын зэрэгцээ. Тухайн үед мал сүргэн идэж барсны дараа хүн хүнээ барьж идэх явдал хятадын хойд зүгийн ихэнх хотод түгээмэл үзэгдэл болжээ. Монголчууд өмнө самууны үед барьц алдалгүй сэтгэлийн дэнхээ гарган дайснаа дарахад шаардлагатай гэж үзсэн ямар ч арга замыг үнэхээр чадамгай ашигладаг байсан юм. Уян хатан бодлоготой удирдагчид альва зүйлд амархан дасан зогсдог. Тухайн нөхцөл байдлаас шалтгаалan арга тактикаа хэлбэрхэн өөрчилдөг. Тэд хүүхд ахуйгаас хоримтгай ямар нэгэн арга хэрэгслийг ашиглах ур чадвартай өссөн төрсөн тодорхой. Мөн түүнчлэн тэд булаан эзэлсэн ард түмнийхээ онцлог технологи болон тактикийг дорн сураад авдаг чадвартай хүмүүс л дээ. Үүний тод томрун жишээ бол тэд хятадын сэрэг дайны урлагийг даруй өөр юм болгож авсан явдал. Тэд шинэ боломж олгохоо онсон төхөөрөмж байдгийг ухаарч авсан. Мөн том цайз хэрмийг эзлэхийн тулд чулуу, төмөр, тэсэрч дэлбэрдэг бодисыг ашиглаж сурчээ. Ингээд монголчууд бүсэлтийн үед хэрэгэлдэг харуу төхөөрөмжийг ажилуулдаг болон хийж бүтээдэг хүмүүсийг олж авсан байна. Ийм төрлийн онсон зэвсгэд Монголын их цэргийн чухал зүйл байсаар иржээ. Хүн алах зэр зэвсэг бүтээгээ зогсоогүй түүнийг дагаад харгас хэрцгийн нэрийгч монголчууд зүүсэн юм. Монголчуудтай нүүр тулсан хүмүүс юу мэдэрдэг байсныг төсөөлөхөд төвл юм бэрх юм. Энэ олон тохиолдлоос хараад үзэхэд монголчууд бол тамаас ирсэн морьтонгууд гэлтэй байжээ. Луу мангас хөлгөлсөн байж болох. Бид тэднийг дандаа хүнээс гадуур хүмүүс гэж ярилцсаар ирсэн юм. Түүхэн сурвалжаас өсгөд цэн гүрний нийслэл жүндүүд 65 мянган залуу өгөхөд харгас эцэг Чингис хаанаас айсандаа амиа юутгсан байх юм.
Дархуу отын тухайн цагийн дүр төрхийг ажиглах юм бол удмаар нэг уурсан хүүр зөгцсөн. Олон сүм хийд болон ор тарш нурангуулсан байжээ. 1215 он гэхэд Монголын их цэрэг Хятадын ихэнх нутгийг эзэлсэн байлаа. Цэн улс нийслэлээ өмнө зүгийн Кайфын удаж шилжүүлсэн бөгөөд түүнээс хойш 20 жилийн туршид бүрэн сэргийж чадаагүй. Чингис хаан зорьсонтой хүрч өвдөөсийнхэн өшөөг авч дайны их ол зомог олж авсан юм аа. Яахан аргагүй Хятадын хойд нутгаас говьар дамжаад Монгол руу торог дурдангаар мөрөн гол урсаж байсан гэлтэй. Эсхий эсвэл ноос нэхийн нэмэрдэг байсан нүүдэлчд одоо алтан утсаар нэхэж шидсэн торгон дээлмс болж тэдний амьдрал ахуй тэр чигээрээ ховрон өөрчлөгдсөн байна. Монголчууд маш их эрдэнэс баялагтай агуу их эзэн түрэн болсон. Хамгийн гол нь юу гэвэл нэгэн та санаатаагаар хүний амийг хохироон эд баялагийг нь булаасан бол дахин удирдах хариуцлагыг бас үүрэх ёстой. Чингис хаан дайны ол зомогт улайран замдан таарсан ямар ч армийг буцсах гэж ирсэн. Аян дайнаа хийгээд алт мөнгө аваад бусдаг байсан юм. Тэр их эрдэнэ соёлыг хүм хайчсныг ихэд сонирхсон манай хайгуулын баг Чингис хааны онгоныг олох зорилго өвөрлөн энэ алс хол нутгийг зорьсон юм. 2001 оны 100 үргэлжилсэн 2 сарын эрэл хайгуурлын үеэр тэд их чухал байршилд олж тогтоожээ. Бид яг энд нэг голын бэлчээр буюу 2 гол их авдаг газар ирээд байна. Монголын томоохон гол мөрөн энэ нутгаас их авдаг. Энэ бүс нутагт урсдаг олон гол мөрний нэг нь хурхийн гол байгаа юм. Эртний түүхийн номонд бичсэнчлэн Эрлийн багийн ахлагч Мару Кавариц 2 гол нийлэх энэ бэлчээрт залуу Чингис хаан өөрийгөө нутглуулах уулыг харжээ зогссон гэдэгт бүрэн итгэлтэй байна. Уудам нутаг хэдий ч энэ газараас яг чанга хурд зүгт нэлээд том уул байх юм. Түүний хамтрагчид нь Эрлийн ажлаа хүчтэй эхэллээ. Гэхдээ энэ бол дөнгөж гараа байсан юм. Бидний уулын билээр явж эхлүүд олон булш байхыг олж хараад үнэхээр алмаарч өсөрсөн. Энэ том уулын бараг билээс аваад орой хүртэл хүрлийн үеэс ахгуулаад хүнүү төрөг Монголын эзэнт гүрэнд хамаарах булшаар дүүрсэн байсан л да. Бидний сэтгэл маш их хөдөлсөн. Учир нь манай Монгол хамтрагчийн хэлснээр энэ газар нэр усгүй, хинч судлаагүй хүмүүс ч энэ газрыг мэддэггүй байсан юм да. Эртний мартагдсан бичээсийн ганц ч болов жижиг зүйл түүхийн нарийн чанд хадгалагдсан нууцыг бидэнд нээж өгч чадах болов уу? Хэрв тийм бол чухам юу түүнийг нээх бол? Хэрвээ би уран зөгнөлдөө хөтлөгдсөн гэж бодвол би хааны олон мянган ялалтын ол зомог болох хэдэн зуун сая долларын үнд хүрэх эрдэнэс алт мөнгө үнд дидлэл эртний урлалыг агуулсан томоохон булш мөнхөн олох байсан байх л да. Өрнийг дайлаар мордогдох монголчууд сунзан авах зорилготой хэрцгий харгас аян дайныхын туршлагыг ашиглалаа. Түүхийг судалсан. Монголын ууланд Эрлийн баг эхний нээлтүүдийг хийж эхэллээ. Маш их булштай энэ уулыг өмнө хинч хараагүй гэж Монголын эрдэмтэн хэлж байна. Харин ч гэж бодоогүй байлаа. Нууж далдалсан мэдээж хэрэг гарцаагүй нэр устаа мөн судал шинжилсэн байсан нь ойлгомжтой. Энд Япончууд ирсэн үү? Эрэг баха. Үнэн хэрэгтээ тэд ирсэн. Япончууд 90-ад оны ихээр яг энэ нутагт яг л энэ Эрлийн багийн одоо хайж байгаа зүйлийг Чингис хааны онгоныг ярьж байсан юм да. Тэнд яахан аргагүй 2-3 булш байсан л да. Гэхдээ тун чухал газар гэдэгт эргэлзээ байгаагүй. Эрлийн багийн урам зориг хугарлаа. 3 дахь үеийн сүүлчийн газар лүгэлдэлтэй Эрлийн баг Чингис хааны нэгэн адил түүний онгоныг тойрсон тэрхүү нууцыг яавч тайлж чадахгүй юм шиг санагдсан.
Чингис хаан хятадын хойд хэсгийг байлдан дагуулсны дараа өрн зөвлөө хараагаа чиглүүлэн өнөөгийн Узбекистан, Туркменстан, Афганистан болон Иран Хорозмын эзэнт гүрнийг зоржээ. Тэр хятадаас маш их алт мөнгө, торго дурдан ер нь өөрт нь байгаа бүгдийг эзэмшдэг болсноо бүрэн ойлгосон. Ойрхон орнуудад дэлхийд хамгийн сайн ган хийдэг байсан юм. Тэд нар бас олон эд материал, тэр дундаа цэвэр даав, утас гаргадаг байж. Азууд тухайн үед хийж чаддгүй байсан шилийг бүтээснээр барахгүй олон эд юмсыг урлаж чаддаг байсан. Чингис хаан дундад Аз руу эд бараа худалдахыг хүссэн. Тэрээр тийш нь олон элч нар болон худалдаачтай илгээсэн боловч тухайн газар нутгийн эзэн тэднийг нь хайр найргүй хороожлд. Монгол эрчүүд болон худалдаачдыг нь цааш харуулж. Хорозмын султан үүний үр дагавар өчүүхэн ч санаа зовсонгүй. Султан бодохдоо Чингис хаан гэж балмад итгээд ер нь хий юм бэ гэж бодож л дээ. Тэгээд хэдэн мянган бээрийн сан байдаг. Ингээд хинч дундад Азийг тийм алс солоос түүхэнд төрөмгийлж байгаагүй. Арабын Армизев, Европын Александр тэр бүхэл хинч дундад Азийн тэр уудан талыг туулж байгаагүй. Ядлаа гэтэл тэд айдаг байж л дээ. Гэтэл султаны тооцоо том алдаа болжээ. Хүүхэн явцыг ихэд өөрчилсөн алдаа. Үүнээс болж дэлхийн томоохон соёл иргэншил элгээрээ хэвтсэн юм аа. Чингис хаан ууланд гарч хөх тэнгэртэй мөргөн залбирахтаа би энэ бүхнийг өдөөгөөгүй юм шүү. Одоо тэгэд би яах ёстой бэ гэхэд хөх тэнгэр түнд чи тэдэн дээр очиод өшөө хорслоо гэж хариулсан гэдэг. Чингис хаан Хорозмыг дайлаар мордоход Монголын их цэрэг илүү хүчрхэг бөгөөд өршөөлгүй болсон байлаа. Цэргүүдийг хаттад аян дайны хангалттай дуршлаг хуримтлуулсан байлаа. Тэдний агуух жанжин маш ухаалаг удлаг хэрэгжүүлсэн. Чингис хаан аян дайн дуустал бүгдийг элдэн нэгж гүйцэтгэл өчүүхэн жуулав ол зомог цуглуулж болохгүй гэж хатуу чанга тушаасан. Ол зомгийн тэнцвэртэй тарааж хуваарлах нарийн чанд журам гаргаж тэрээр дайсны хүчээг тодорхойлох чинжин дүгнэх стратегийн зөв бэлэгтэн байсан тодорхой байдгийн. Чингис хаан үнэнч зөвлөх олон байгаагүй хэдий ч бүгдийг олж мэддэг туршуулууд илүү олон байсан. Чингис хаан эсрэг талыг хэн удирдан захирч байгааг хүмүүс түүний хэр их дэмжиж байгааг олж мэдэхгүйгээр хизээч тулаанд ордоггүй байсан юм. Тиймээс туршуул илгээдэг байж. Тэд нарч тухайн мэдээллийг доор нь найдвартай авчирдаг байсан учраас тэр дайснаас сайн мэдж чаддаг байсан юм аа. Чингис хааны туршуулууд тун шуурхай ажилдаг байсан. Тэрээр их Монгол улсад яар шууд мэдээг шуурхай хурдан өргүүлэхийн тулд стратегийн чанартай морин өртөг үүсгэсэн хүн. Өртөөч морьтонгууд аливаа мэдээг хамгаас хурдан хүргэдэг харилцаа холбооны бүхэл бүтэн сүлжээ бий болгосон. Тэд хэр хол дахих тусам харилцаа холбооны сүлжээ тэр чинээгээр шуурхай байдаг байж. Монголын их цэргийн сүргүч Чингис хааны маш нарийн ур ухаантай хослон ямар ч хүрнийг өмнөө бүхэлзүүлдэг байж. Айлч улс яхаарахгүй ялгадал хүлээдэг байлаа. Хэрвээ бид Чингис хааны ноёрхлын үеийн дэлхийг харах юм бол бүс нутгийн соёл иргэншилтэй олон улс өрнийг ажиглах болно. Гэхдээ аливаа бүхнээр хамгийн баялаг нь мусульманчуудын газар нутаг байж. Тэд дэлхийн хүмүүст хамгийн их мэдлэгийг олгодог, маш нарийн технологитой, тухайн цагт дэлхийд хамгийн их тэлсэн оюун ухаантай бөгөөд хамгийн их эд баялагтай нутаг байсан. Тэгээ Чингис хааны цэргийн сүргүчний өмнө тэд юу ч биш байлаа. 1219 онд Чингис хаан Хорозмыг дайлаар мордохдоо гайхамшигтай өвөрмөс төлөлгөө боловсруулжээ. Тэрээр Хорозмын их гүрэн хайрхын тулд их цэргээ 3 хэсэг болгон хуваасан байна. 2 хэсгийг нь урд хойд зүгээр Хорозмын нийслэлөө чиглүүлэн гаргасан. Хорозмын султан Монголын их цэргийн гол хүч хаанаас ирэхийг мэдэж цэрэг дайштай 2 хил рүүгээ татсан байлаа. Гэсэн хэдий Чингис хаан их цэргийнхээ гол хүч болох 3 дахь хэсгийг толгойлон хойд зүгээсэн Кизил хүм цөлийг гатлан довтлжээ. Хорозм руу ингэж хойд зүгийн халуун хуурай нутгаас дайрна гэж хэний санаанд ороогүй. Учир нь энэ цөлийг ямар ч айрам гаталж чадхааргүй байжээ. Хорозмын султан эсэргээ удирдан дорныг чиглэгсөөр тэдний нутгийн гүнээс 400 бээрэн дэртэй ардлаас нь Монголын морь цэргүүд гэнт орж иржээ. Энэхүү бүслэгдсэн эзэнт гүрэн бууж өгөхөөсөөр аргагүй байсан. Чингис хаан дундад Азийн хамгийн том хотуудыг ялаа үргээх төдийд хялбараар иргэшээлд оруулсан.
тэрээр Самарканд, Үргэнч, Бухар, Несса гэх зэрэг маш олон хотыг ээлж дараалан эзэлж байлаа. Нэгдүгээр эсрэг төгсөв. За саяын одоо Чингис хааны нууц баримтат киноны эхний хэсгээс та бүхэн тодорхой ойлголт авсан байх. Чингис хааны онгоныг хайх гэдэг бол дэлхийн одоо их чухал түүхэн хэрэг авал соёлын одоо нууцыг нээгтэй холбоотой асуудал болж байгаа. За түүнээс гадна монголчуудын ч гэсэн одоо түүх соёл эртний үнэт зүйлдээ төтлөж түүнээс цоо шин мэдээлэл авах онцгой хүлээлтийн ийм одоо очир шалтгаантай байгаамаа. Ингээд та бүхэн энэ Чингис хааны нууц баримтат киноны 2 дугаар хэсгийг эх 7 хоногийн ихэр хүлээж авч үзнэ. За мөн эх 7 хоногт мянганы нууц баримтат одоо сурвалжлага буюу шинээр одоо таамаглал төвшүүлж байгаа эрдэмтдийн нотлохооны талаар дэлгэрэнгүй сонирхолтой зүйлийг хүлээн авч үзэх юм аа. Ингээд үзэгчид та бүхэнд баярлалаа.